Орон дөрөв үзэгчтэй боловсрол суугчид одонтог экстэй сургуультай хамтран үзэгч та бүхэнд хүргэдэг. Та 5 дугаар ангийн үгтээс ухаантай танин мэдгүй шоу нэвтрүүлгийн цааш ангийн дугаар үзэгч та бүхэнд хүргэж бэлэн болж байна. Ингээд ангидаа нэвтрүүлгийнхаа шилдэг 5 зурагчийг хамтдаа өгч авцгаая. Нэгдүгээр сургуулийн сурагч Батинх. 23 дугаар сургуулийн сурагч Бүртөө. 50 дугаар сургуулийн сурагч Эрдэнэ Мэдэг. 84 дугаар сургуулийн сурагч Ундрам. 86 дугаар сургуулийн сурагч Ануучин. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр харилцагч төвчөө Голомтон хамтран ажиллаж байгааг дуулгах таа байна. Манай ангийн хүүхдүүд хичээлд ороход бэлэн үү? Даалгавруудаа хийсэн шин сурагчдаа туслахад 100% бэлэн тийм ээ? Амжилт хүсье хүүхдүүдээ. Хичээлд манай хэлэхэд бэлэн болсон байгаа. Тун удахгүй манай ангид өнөөдөр өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлахаар нэгэн шин сурагч маань хүрэлцэж ирсэн байгаа. Ингээд 3 бүдүүн хамтгийн дуучин Мөнгөн Шагаа. Уян өлөг аялгуу уран яруу үгсээрээ дэрвгэр сурмууст 30 гаруй бүсгүйчүүдийг магтан дуулагч 3 бүдүүн хамтгийн дуучин Мөнгөн Шагаа. 5 дугаар ангид байхдаа анхны аяа зохиож байсан тэрээр өдгөө олон сайхан дууны аялгууг зохиосон авиаслаг уран бүтээлч болжээ. Бүдүүн зараа хочтой жаалхүү, дуу хөгжинд дурлан, орцонд гитар балбан явсан нөхөдтэйгээ өвөрмөц нэртэй хамтлагаа байгуулж олон сайхан уран бүтээлийг төрөвсаар явна. За сандас хараа. За манай ангийнхаа. За упа. За. Аба. Орон дөрөв. Нэвтрүүлэг төрөлдөж ирсэн маш их баярлалаа. За. Баг ангийнхан дурсамжид эргээд очиж байгаа. Сэтгэлдэр байна. Гоё. Гоё байна. Яг нөгөө сургууль байсан үе бодлооч сая нэг хэсэг энэ хаалганы ард байж байгаа. 5 дугаар ангид би яажлаа. За хэдэн он 5 дугаар ангид байсан байна? За одоо хэдэн онд юм бол доо 95 6 оны үед юм уу да. За тэгэхээр манай ангийн шилдэг 5 сурагчд маань тухайн үеийн мэдлэгийг эргэж сануулгах. За тэгээд асуултнуудаар мэдээж туслах үүрэгтэй байгаа. За нийтдээ 3 боломжийг ашиглаад 10 асуултанд амжилттай хариулж чадах юм бол нэвтрүүлгийн оргил буюу 1 сая төгрөгийн асуултан дээр очиод хариулж чадвал 5 дугаар ангийн үгтээс ухаантай гэдгээ хэлнэ. Хэрвээ 10 асуултныхаа наан өмнө нь бүдэрх юм бол өөрийнхөө үнэн болох 5 дугаар ангийн үгтээс ухаан муутай гэдгийг камер руу гарч агаад аль бие усаар хэлэх нэ. Ойлгомжтой тийм ээ? Амжилт хүсье. За баярлалаа. За хичээлүүд гарч ирсэн байгаа. За биш математик томоо байсан юм аа. Тэгэхээр бус хичээлүүдээс сонирх юм. Ямар хичээлдээ ер нь сайн байсан? За ер нь өөртөө зуршлах урлаг тэр хүн байгаль дуу хөгжим. За дуу хөгжим бол сайн байсан. Хүн нийгэм Монгол хэл хэтэртэй гайгүйсэн шүү. За тэгэхээр математикаас бусад хичээлүүд бол ер нь боломжийн санагдчих тий. За хичээл сонгохоос өмнө мэдээж 5 шилдэг сурагчаас хамгийн ихнийхэн туслагыг гаргаж ирэх хэрэгтэй байгаа. За хамгийн наанаа. Харин 3 дугаар сургуулийн сурагч Бүртээ. За. Бүртээ ямар хичээлдээ сайн бэлээ? Англи хэлтэй голчусаа. Бус хичээлдээ бас сайн. За ингээд хичээлээ эхлүүлье. Хамгийн ихний хичээл ямар хичээлийг сонгох вэ? За англи хэлтэй сайн гэсэн юм чи англи хэлийг сонгоч та. За. 5 дугаар ангийн англи хэлний хичээлийн асуултыг бид хамтаарья. За. Асуулт гарч ирсэн байна. Choose the correct preposition. Where is the cat? За мэдээж ихний өгүүлбэр бол зөв өгтөрийг олох нь байна. It is the sofa. A өгүүлбэр on, B өгүүлбэр in, C өгүүлбэр at. Аль нь үнэн зөв бэ гэдгийг олоод цэгийн оронд орлуулж өчгөх нь байна. 3 боломж байгаа. Хэрвээ өөрөө мэдчихвэл хариулж болно. Боломжоо ашиглая гэж үздэг бодвол шууд хүүхдээсээ ярилцаж болох нь. За боломж ашиглая. За харах боломжгүй, ярилцах боломж. За орчуулъя. Зөв үгийг сонгоод өгүүлбэрийг ингээд нөх гэж байгаа байхгүй юу? Where is the cat here? Одоо муур хаана байна вэ? Бүйдэн дээр байна гэж байгаа болохоор on гэдэг нь болохоор дээр яг ингээд сууж байгаа болохоор on гэдгийг би бол авч үзэж байна. In гэдэг болохоор дотор. At гэдэг болохоор арай өөр утгаар явж байгаа болохоор on
гэдэг нь. A үйлдвэр буюу on зөв үйлдвэр гэж үзэж байна тийм ээ. Хариултыг авах уу? Авъя. Хамгийн ихний хичээл англи хэл 5 дугаар анги байсан. Оролцогч маань хамгийн ихний боломжгүй харах боломжоо ашигласан байгаа. Зөв хариултыг харъя. Зөв байна. Хамгийн ихнийхээ асуултанд маш үнэн зөв хариулсан. Нэг боломжийг ашигласан. Тийм болохоор 5,000 төгрөгийн эзэн болсон байгаа. За мөнгөнд харагч 5,000 төгрөг. За энэ мэтчлийн дэшээ үнийн дүн өсөд явах нь байна. За. Хажууд талд харагч байгаа 3 боломжийн хамгийн дээдлийнх нь буюу харах боломжийг дөнгөс ашигласан. Одоо зөвхөн 2 боломж байгаа шүү. Хуулах болон зөв хариултаар аврагдах. Дараагийн хичээл. Сая ер нь жоохон хүндээсээ явцсан уу юу? Хүндээс явцсан ер нь бас тий албаар бас тий. Одоо амархан руугаа орох уу эсвэл бол дахиад 5 дугаар ангиа сонгох уу? Хүндээсээ гэх юм бол та 5 дугаар анги математик болох гээд байна тий. За иргэний боловсролыг сонгоч. За иргэний боловсрол 1 дугаар анги. Асуултыг хамтдаа харъя. Монголчууд ямар хувцсыг газар тавьж дээгүр нь алхахыг цээрэлдэг вэ? Бодох хугацаа явсан. За бараг шууд дарчлаа тий. За монголчууд малгай бэлийнхээ бүсийг хүний ямар сүлд шингэсэн юм одоо ховц сумар гэж дээдэлж дээш нь залдаг гэж бодож. Тэгэхээр бараг мөн болоо гэж бодож За байна. тэгэхээр малгай бүсгсэн хариултан дээр тогтож байна тий. Тий. Иргэний боловсрол 1 дугаар ангийн асуулт байсан. Монголчууд ямар хувцсыг газар тавьж дээгүр нь алхахыг цээрэлдэг вэ? Малгай бүс. Үн зөв хариултыг харъя. Малгай бүс. Баярлалаа. Хоёр дахь хичээлээ амжилттай хариулсан 10,000 төгрөгийг олсон. За хоёлаа. Бүгдөө маш их баярлалаа. Нэг боломж ашиглаа бүгдөө манай маш амжилттай зөв хариулсан учраас нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй эрч хүчийг бэлэгдэгч Copter Blog. Би танаас асуулт асууж хаа. За. Та яагаад заавчгүй дуулах сонголтыг хийсэн бэ? Анх яаж бас бага бүрдүүлж авсан бэ? Ягаад бол болсон бэ гэвэл би чи юу штэ. Яг одоо урлагийн сургууль юм уу дуучнаар сурж төгсөөгүй хүн штэ. Ерөөсөө л одоо яг өөрийнхөө одоо хобби сонирхлын дагуу явж байгаа. Гэхдээ бол мэрэгжлийн төвшөнд тийм ээ маш олон дуу зохиож, дуулж олон түмэнд хүргэсэн. Тэгээд ягаад бол болсон бэ гэвэл яалтчгүй одоо яг л 5 дугаар ангид байсан да. Тухайд одоо би нэрийг санддаг юм аа нэг шүлгийн номон дээр нэрэн би тоонд дуртай гэдэг шүлэг байдаг байхгүй юу? Хүүхдийн шүлгэл дээ. Тэгээд тэрэнд анх би өөрөө ая хийж хүүхдийн дуу хийж тэгэж ингэж одоо уран бүтээл дуу хөгжим дурлж ингэж эхэлж байсан. Хамтлага бага бүрдүүлэх хувьд гэх юм бол за нэг 16 7 доо үедээ тийм ээ. Яг сургууль дээр төгсөж явах юм үедээ хамтлага бүрдүүлсэн. Яалтчгүй л нөгөө манайх би чи Эрдэнэтэд сургууль төгссөн шүү дээ. Манай хамтлагын чи Эрдэнэтийнх байхгүй юу? Орсон гитар тааж нэг олж авч танилцчихсан. Тэгээ одоо хүртэл тэр Эрдэнэт хотын тэр байрны орцонд гитараар танилцсан залуучууд одоо хүртэл надтай хамт тийм ээ. Гурван бүтээлээгээд ингэ явж байгаа. За бас их сонирхолтой бичсэн байна. Баярлалаа бүртөө. Баярлалаа бүртөө. За хоёр хичээлээ ямар ч талаас амжилтад авсан байгаа. Цаана бол мэдээж 8 хичээл үлдсэн. Эдгээр 8 хичээлдээ 2 боломжийг ашиглаж хариулах ёстой байгаа. Ойлгомжтой тийм ээ? Ойлгомжтой. Дараагийнхаа туслах хүүхдийг сонгоё. За би Эрдэнэтэйгээ сонгочоо. За. Сайн байна уу? Талбай сургуулийн сурагч Эрдэнэт. За. Танд туслахад бэлэн байна. Сайн хичээлээ. Миний сайн хичээл гэвэл биеийн тамир математик монгол хэл хүн байх. За тэгж яагаад одоо хичээлүүдэд харж байгаад хариулж чадна гэж бодож байгаагаа сонгох нь байна. 3 дахь хичээл юу вэ? За математик сонгоч тийм үү? Математик. За математик. Асуулт гарч ирсэн байна. 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ? За энд эрдэнэлэг бол олсон. За 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ? За мэдээж 1800 төгрөгөө бол 100% гэдээ үзэж байна тийм ээ. За нэг хайхтар бодсонгүй зүгээр багцаагаар тэд болов гэж бодчихлоо шүү дээ.
За. Тий. Мэдээж яг тодорхой тоо ойлгох хэрэгтэй байгаа. Хүүхдүүд хариултаа явуулсан уу? Явуулсан. За бод хугацаа өндөрлөж байна. За 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ? За хариултыг мэдчихвэл хариултыг авъя. Хэрвээ үгүй бол хуулах боломжоо ашиглая. тэг боломж ашиглая. За хуулах боломжоо ашиглая. Аба. Ангийнхан дээр мэдээж манай Эрдэнэлийг очиод 648-га 18 Байж. 54 тэгээд 108 Тэгээ 36. а тийм 36 тий. За. яа хүүхдүүд Яг онгороо. хариултаа олсон юм шиг байна. За. За Эрдэнэлийг ирээд хэлэх баха. Эрдэнэлгээ 648 төгрөг 1800 төгрөгийн хэдэн хувийг эзэлж байна? Манай анги ярилцаад 38% гэж байна. 36. 36. Тэгээд Тэнд сая өөр. 648-ыг 18 туваагаар 36-гаар. Оролцогч маань математикийн хичээлийн асуултан дээр хуулах боломжоо ашигласан байгаа. 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ гэдэг асуултанд 36% гэж хэлсэн. Үнэн зөв хариулт гаргахаас өмнө хичээтэй хэсгийн хугацаанд завсарлаад эргээд ангидаа уулзцгаая. Боловсрол суугч физ олондог ихтэй сургуулийн хамтран үзэгч та бүхэнд хүргэж байгаа. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай таны мэдхийн шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн дугаарын шин зурагчаар 3 бүдүүн амтгийн дуучин Мөнгөн Шагаа оролцож 3 хичээл дээр математикийн хичээлийг сонгосон байгаа. Хариултыг надад 36% гэж хэлсэн. Зөв хариултыг харъя. Асуултын зөв хариулт 36%. Баярлалаа. Манай ангийнхан гоё шүү. Би танаас нэг асуулт асууж болох. Та хүүхэд байхдаа дуучин мэрэгчлэр өөр ямар мэрэгчлэр сурахыг хүсэж байсан бэ? Гоё асуулт байна. Тэгээ би цэргийн дараа болоо гэж боддог байсан. Бас им удирдаач болоо гэж бодчих. Удирдаач гэхээр ерөнхийдөө бас урлагийн л те. Ийм сонирхолтой байсан юм шиг байна те. За. Манай Эрдэнэлэг чинь том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Эмч. Эмч болох сонирхолтой байгаа. За амжилт хүсье. За хүүхдүүд зөв хариултаа бол явуулсан байна. За тэгээд хамгийн түрүүнд нэг л хариултыг хэрвээ зөв явуулсан хүүхэд байх юм бол оролцогч буруу хариулсан тохиолдолд нэг удаа аврагдана. 3 дахь хичээл бол математикийн хичээлийн асуулт байсан. Асуулт нь зөв хариулсан гэж тооцсон учраас 25,000 төгрөгийн эзэн болсон дахин баяр хүргэе. Баярлалаа. Одоо нэг хичээл зөв хариулах юм бол үл шатга мөнгөнд дүн 50,000 төгрөгөн дээр очих ёстой байгаа. 4 дахь хичээл. За тэгэхээр дараагийн асуултанд нь бүдэрсэн ч гэсэн шууд мөнгөнд дүн 0-гүйгээр 50,000 төгрөгөн дээр үлдэх нэ гэсэн үг байна тийм ээ? Тийм. Ойлгомжтой. За энэ тэгэхээр шийдвэрлэх учраас амархан хичээлээ сонгосоо гэж та ирцүүлээ. Ямар хичээл вэ? За. Биеийн тамир Монгол хэл хоёр нь зүгээр байгаа. Биеийн тамир Монгол хэл. Айс бол дуу хөгжим бүр бага болоод. за дуу хөгжим сонгож байгаа. За тэгээ. Дуу хөгжим. 1-р ангийн дуу хөгжмийн хичээлийн асуултыг харъя. Бүтэн нот хэдэн гишгэн урт игшгэлдэг вэ? Бүтэн нот хэдэн гишгэн урт игшгэлдэг вэ? Эрдэнэлэг бол олсон. За. Харамсалтай нь оролцогчийн хувьд бол 2 боломж хоёулаа ашиглагдсан байгаа учраас Эрдэнэлгээс тусалцаа авах боломжгүй болцсон. За ер нь бол хэмжээ асууж байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Бүтэн нот хэдэн гишгэн урт игшгэлдэг вэ? Зөв хариулт юу вэ? За 4. 4. Зөв хариултыг харъя. За тэгдэггүй яах вэ? За мэдээж 4 дахь хичээл бол үл шатах мөнгөнд дүн 50,000 төгрөгийн хичээл байсан. Амжилтаа хариулж ямар ч удаас нь 50,000 төгрөгтэй болох нь ойлгомжтой болсон тийм ээ. Захин баяр хүргэе. Харах бол 2 боломж ашиглагдсан гэвээрээ байгаа. За, хоёулаа Эрдэнэлгийг суудалд нь эргээ суулгая. 2 хичээл тамтай байсан те. Баярлалаа. Баярлалаа Дараагийн Эрдэнэлэг. хичээлд амжилтсан. За баярлалаа.
За ямар ч байсан 4 хичээлийн ард бол гарсан байна. Сүүлийн уран бүтээлийн тухай бас ярилцъя гэж бодлоо. Хичээлээс нэг жоохон хүн дээр. За сүүлийн уран бүтээл гэх юм бол одоо 30 хүрсэн өсгөөд дуу хит боллоо. Тэ энэ ч яг нодлын эдит гаргаж ирсэн уран бүтээл. Тэгээд бас яг энэ жил ойн дээрээ ирсэн. Тэгээд бас их сайхан уран бүтээл. За ойн дээр ямар шинэ уран бүтээлийг үзсэн? Шинэ уран бүтээл гаргах гэж байна одоо тэ. Сонин нэртэй. За. Тэгээд дэрэгүр сормоос гэдэг нэртэй. Тэгээ манай 30 хүрсэн өсгөөд дууны үгийг шүлгийг зохиосон Отгонбаяр гэдэг яруу найрагч маань бас энэ дараагийн шинэ уран бүтээлийн маань шүлгийг зохиож өгсөн. Тэгээ мэдээж би бас өөрөө аялгааг нийлсэн. Миний бос тооцоолсноор бол одоо маш их олон хүнд хүрсэн сайхан гоё аялгаутай гоё бас уран бүтээл болж чадж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд удахгүй бас клипийн хүнд хүмүүстэй өргөх гээд ажиллаж байна. Тэгээд маш гоё шинэлэг сонин содон клип хий гэсэн юм мэлцэлтэй ажиллаж байгаа. За. Таны удаад бол яг одоо ганцаараа уран бүтээл, соло уран бүтээлээ бол хийгээд явж байгаа. Хамтлагаараа ер нь ямар уран бүтээл дээр? Тий, хамтлаг бол одоо яг хийвэрэ. Ер нь бол хамтлагийн уран бүтээл хийхээс гадна хамтлагийн гишүүд соло уран бүтээлүүдээ хийгээд эхэлсэн явж байна. За миний хувьд ч гэсэн танай хамтлагийн уран бүтээлүүдийг үргэлж сонсох дуртай маш гоё аялгуулаг гой сайхан хөвгтэй дуунуудаа бол үргэлж байсаар ирсэн. Цаашдаа ч гэсэн байх бах. Танай хамтлагийн уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эргээд хичээлд оръё. 4 хичээл ардаа хийсэн байна. Одоо цаана 6 хичээл үлдсэн байгаа. Хичээлээс авахгүйс өмнө мэдээж дараагийнхын туслах хөвгтийг гаргаж ирэх ёстой. За одоо аль хөвгтөө сонгох юм лай хэцүү байна. Манай Батик Ануужин ундрам 3 үлдсэн байгаа. За Ануужин хүрч. Дараагийн туслах хөвгт Ануужин. Сайн байна уу? Намайг Ануужин гэдэг. Би Баянзүрх Цогцлбор сургуульд сурдаг. За. За Ануужингийн сайн хичээл. Оролцогчид бол 6 хичээл үтсэн байгаа. Тий. Одоо энэ дотор байгаа миний сайн хичээл гэвэл Монгол хэл нийгэм байна. Монгол хэл нийгэм. За Ануужингийн маань танилцуулгаас гарч ирж байна. Дуулж бүжиглэх авьяастай, сонирхолтой. Улам онц сурах, сэтгүүлж болох хитийн зорилготой. За хийх дуртай зүйл нь сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох дуртай. За манай шинэ сурагчдад эдгээр зүйлсээс санал нэгж байгаанууд нь хэд байна? За мэдээж дуулж бүжиглэх. Спортод тэр сонирхолтой байлаа. Сонирхолтой шүү дээ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг өсгөл. Би чинь сонин нөгөө тишүүр. За өвлийн спорт. Өвлийн спорт дуртай шүү дээ ер нь. За тэгвэл спорт ярьсан чи биеийн тамир авах уу? За биеийн тамир авч та. Тэгвэл. За тэгээ биеийн тамирын хичээлийн асуултыг хамттаарэ. Асуулт гарч ирсэн байна. Гүйлт ихлэх шугамыг юу гэж нэрлэдэг вэ? За. Ануужин бол олцсон. Олцсон? За хариултандаа итгэлтэй байж болно. Шууд хэлэх юм байна те. За. Гараа гэж бодож байна. Гараа. За би хариултыг авсан. Гарааны шугам гэж байна. Гүйлт ихлэх шугамыг юу гэх вэ? Зөв хариултыг арай. Гарааны шугам. Я тавд хичээлдээ амжилттай хариулсан. 75,000 төгрөг өгсөн байна. За нэвтрүүлгийнхаа 10 хичээлийн яг 5-т нь бол оччихлоо гэж ойлгож болох нь байна. За 6 дахь хичээл. За дараагийн хичээлээ сонгоно те. За. Хүн байгаль дүрслэг урлаг, хүн орчин, хүн нийгэм, эсвэл Монгол хэл. Хүн нийгмийг. За тэгээ. Сонгоч та. За хүн нийгэм дөрөвдүгээр анги. Асуулт гарч ирсэн байна. Элен өвгийн аавыг юу гэдэг вэ? За шууд мэдчихээн. Хариултыг бол олцсон. За элен өвгийн аавыг юу гэдэг? За элен цөв гэж байгаа бох тийм ээ. Элен цууланц гэдэг. Тэгэхээр хулан өв гэж. Би ч гэсэн тантай санал нэгдэж байна. Тийм үү. Санал нэгдэж байна. Чиглдэг санагдаж байна. Хулан өвг. Хулан өвг тийм. Элен өвгийн аавыг нь хулан өвг гэж нэрлэх нэ гэж. За зөв хариултыг арай.
Улан. Зургаал хичээлд маш амжилттай хариулсан учраас 100,000 төгрөгийг өөрийн болгож чадсан. Цаана зөвхөн 4 хичээл үлдсэн байгаа. Нэг боломжтойгоор. Дахин амжилт хүсье хоёлаа. Ануужигаа суудалтаа суулгах хэвээр. Баярлалаа. Баярлалаа. Зундаа баярлалаа. Манай ангийнхан гоё байна. За ямар ч хэлсэн 6 хичээлийн ард гарчлаа. Ер нь хичээлүүдийн хувьд хэр байна? Гэхдээ одоо тэгээ би ямар ч бэлтгэлгүй шүү дээ. Тэгэл гид сонсоод тэгэл байж байгаа л ирсэн. Зарим юм дээр бүдэрхээ шахаал тэгэл яваал шүү дээ. Тий. За тэгтээ амжилттай явж яах гэж өөрийгөө бодож байна шүү. Дараагийн тус хүүхдээ сонгоё. 2 хүүхд үлдсэн. За би одоо 2 хүүхдээ хайлаа сонгох юм бэ яа. Хэцүү. За хоёлаа тийм ээ. Сүүлчийн тэмээний ачаа үнд чи хамгийн сүүлд над тусал заа юу. Ундрамаа. Ундрамаа. Тий. За. Батыг хийгээ сонгох цаа. За. 31 дэх сургуулийн сурагч Батинг. Шагаа. За 31 дугаар сургуулийн сурагч Батын их маань оролцогчдод туслахад бэлэн болсон. Харамсалтай нэг муу мэдээ байгаа. Тэр бол мэдээж оролцогч хажуудлынхаа хүүхдээс ашигладаг 2 боломжийг хоёулангийн ашигласан байгаа. Тэгэхээр ямар нэгэн зүгээр хичээлийн асуултан дээр 4-ийн ч юм уу. За нэг сануулж өгөх болцоотой тиймэрхүү асуулт байвал Батын их маань тусч болно. За. Тэрнээс бол боломж бол байхгүй байгаа. За ямар хичээл аваач гэж зөвлөмөр байна. Хоёлаа Монгол яах вэ? За тэгээд Бага ангиасаа. Бага ангиасаа явсан зүг байх гэж би бас бодож байна. за Монгол хэл. Монгол хэл 2 дугаар анги. Асуудал гарч ирсэн байна. Их шигт гээгүүлэгч хэд байдаг вэ? 2 дугаар ангийн Монгол хэлний хичээлийн асуулт. Батын хэл болцсон. За Их шигт гээгүүлэгч. За болцсон. багаагийнхаа бүгдээр мартчихээ яана. За яагаад их шигт гээгүүлэгч гэдэг юм бол? Энэ их шигт гээгүүлэгч маань ардаа заавалчгүй их шигтэй бичигддэг. Аа. Гэхдээ нөгөө үгийн сүлд орж ивэл заавалчгүй их шигтэй бичигдэх албагүй л те. Нөгөө нэг ардаа ч юм уу урдаа заавал нэг их шигтэй байх хэрэгтэй ардаа ч юм уу урдаа. За хэдвэ хариултыг гэрлээ дараад надад идрээ. 7. Гэрлээ дараа. Их шигт гээгүүлэгч хэд байдаг вэ гэдэг асуултанд оролцогч маань 7 гэж хариулсан байгаа. Гэхдээ бүгдээрээ үнэн зөв хариултыг нэгтлээ. Yes! Монгол Power гэх үгэнд орсон М, Н, Г, Л, Б, В, Р 7 гээгүүлэгч нь өмнөө болон хойноо аль тод хилэгдэх газраа их шиг авдаг учраас их шигт гээгүүлэгч гэж нэрлэдэг. За 7 гэж хариулсан энэ хичээл бол мэдээж 7 дахь хичээл байсан. Одоо нэг хичээл зөв хариулах юм бол үйл шатхан мөнгөн дүн дээр очих хэрэгтэй. За үйл шатхан мөнгөн дүн маань яадаг вэ? Ааха. Та одоо энэ 250,000 төгрөгийн асуултанд арай хариулчих юм бол 500,000, 750,000 сая төгрөгийн асуултан дээр алдсан ч гэсэн таны мөнгөн дүн чинь тэг болохгүйгээр шууд 250,000 дээрээ тогтно гэсэн үг. Хэрэг та энэ асуултан дээр бүдэрх юм бол зөв хариултаар аврагдах боломж ашиглагдаад тэгээд ашиглагдаад ч нэмэргүй бол 50,000 төгрөг. Тийм үү. За маш гоё тайлбарлалаа. За. За 3 хичээл байгаа. Алнаас нэг хэлэх вэ? Одоо энэ 3 хичээлээ сонгохоос өмнө танаас асуулт асуучих уу? За тэгээ. За. Таны ер нь хамгийн сайн найзыг чи хэн гэдэг вэ? Найзаа танилцуулаач. Бас дээрэс нь нөгөө нэг одоо бид нар шиг хүүхдүүдэд найз гэж ер нь юу болох найз гэдэг хүний чухал эрхэм шинж чанарын талаар дэлгэрэнгүй өөрийнхөө бодлыг хэлж өгөөч. За ихтэй хамгийн сайн найзаа Хамгийн сайн ямар амар хүнд асуулт вэ? Зүдээ олон сайн найз. Одоо нөгөө бусад найзууд нь гомдох үедээ тий. Үедээ одоо тэгээд хэлчээ одоо. За. Хамгийн ойр байдаг тийм ээ. Хамгийн их тусалдаг. За тэгээд ямар ч үед тийм ээ. Одоо найз шиг байж чаддаг нэг найз байдаг. Тэгээ Батсайхан гэж найз байдаг. Тэр хүн бол Батсайхан. Батсайхан гэж. За тэгээ Батсайхан найзтаа бас энэ тийм ээ. Нэвтрүүлгээр одоо бас дамжуулаад би чи миний хамгийн сайн найз шүү гэдгээ бас хэлмээр бай. За. Сонссон баг. Тэгээ дараагийн асуулт буюу найз хүн гэж яг ямар байх хэвээр юм бэ? Ямар ч үед тийм ээ. Нэг нэгэ хайдаггүй. Тэгээ маш их сайхан сэтгэлээсээ нэг нэгэндээ ханддаг, тусалдаг, азтай, жаргалтай үед хамт байж чаддаг, зовлонтой, гунигтай үед хамт байж чаддаг тийм ээ.
Тэгээд өөрт нь боломжгүй байсан ч гэсэн сэтгэлээрээ гоё нэг нэгэндээ тусалдаг. Сэтгэлээс их сайн ойлголцдог ийм найзыг хамгийн сайн найз сануулж бодсон шүү дээ. Манай Батынхээ хамгийн сайн найз хэлээ. Миний хамгийн сайн найз бол багаасаа найзаж иржсэн Далгар сүрэн гэдэг найз маань Далгар байгаа. сүрэн. За одоо Далгар сүрэн харж байгаа шүү дээ. Далгар сүрэндээ тий. За Далгар сүрэндээ одоо нөгөө сэтгэлийнхээ үг хэлэх гэнэ. Надтай өдөө болтол найзаж нөхөлж ирсэн чамд баярлалаа. Бас их хайртай шүү гэж хэлмээр байна. Чи миний хамгийн сайн найз, бас хамгийн сайн төвшиг тулгуур минь шүү гэж. Ямар юу. Далгар сүрэн. За наад хичээлээ сонгоё. За 8 дахь хичээлийг би өөртөө ингэж бодож байна. Одоо та ямар хичээл сонгомоор байна? Би тухайн үед дүрслэх урлаг зурган дээр их гайгуулсан. Тэр дүрслэх урлагийг сонгож гэж бодож байна. За тэгээ багч анги юм байна. Тэг багч анги юм байна. За хоёрдугаар ангийн Их дүрслэх хэвзэгтэй үе байгаа учраас тий. мэдээж. Асуулт гарч ирсэн байна. Бат бөх мөнхийн үргэлжилсэн хэмнэлийг бэлэгдсэн хээ ямар хээ вэ? За олон хээ байгаа. За мэдээж олон цагаан хээнүүд байгаа. Тэндээс бат бүх бих бат бөх тий. мөнхийн үргэлжилсэн хэмнэлийг бэлэгдсэн гэж байгаа. За Олчлоо. за нэг 2 хээ байна. Хоёр хээ байна. Тэр аль нэгээ хэлэх гээл бодоод байна. За ямар хоёр хээ? За би ингэж бодож байна. Эхнийх нь Бат бөх мөнхийн гэхээр одоо түмэн наст хээ бас байж болох юм тийм ээ. за Үргэлжилсэн хээ гэхээр алхан хээ байж болох юм. алхан хээ. Тий. Тэгэхээр энэ хоёр хээний л нэг нэг. За, Энийг энэ хоёрын монголчууд нэгийг- их хвчлэн хэрэгэлдэг тийм ээ. За ямар ч гэсэн зөв хариулт хэлэх үү? За тэгээ. Нэгийг сонгох хэрэгтэй байгаа. Тий. За алхан хээ гэж бодож байна. Түмэн насуу. За алхан хээ. Асуултын үнэн зөв хариулт гарч ирэхээс өмнө хичээлээ хэсэг хугацаанд завсарлаад эргээд ангидаа уулзцгаая. Та долдугаар ангийн үгтээс ухаантай таны мэдгүй шоу нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрсээр байгаа. Өнөөдрийн оролцогч 3 бүдүүн хамтгийн дуучин Мөнгөн Шагаа маань 8 дахь хичээлийн асуултан дээр яг одоо ирээд байгаа. Бат бөх мөнхийн үргэлжилсэн хэмнэлийг бэлэгдсэн хээ ямар хээ вэ гэдэг асуултанд адхан хээ гэж хариулсан. Бүгдээрээ үнэн зөв хариултыг арай. Адхан хээ юм аа. За маргаангүй дүрслэхүүртээ сайн байсан юм байна. За 8 дахь хичээл болох үйл шатхан мөнгөн дүнгийн дүрслэхүүртийн хичээлд маш амжилттай хариулсан учраас үйл шатхан мөнгөн дүн 250,000 төгрөгийг өгсөн баяр хүргэе. Одоо цаана ердөө 2 хичээл үлдсэн нэг боломж байгаа. Зөв хариултаар аврагдах гэдэг боломж. Энэ боломжоо энэ 2 хичээл дээр л ашиглана шүү. Сая дөрөвний асуултан дээр боломж үлдсэн байсан ч гэсэн ашиглаж болохгүй тий. гэдгийг сануулъя. За хоёлаа Батынхийгээ суулгая. За баярлалаа. Хязгааргүй ирчүүч контрблок. Таны үлдсэн 3 асуултанд чи амжилт хүсье. За. Баярлалаа. Баярлалаа. За одоо ямар ч сонголтгүйгээр сүүлийн тэмээний ачаа өнд гэж ярьсан те. Хамгийн сүүлийн туслах хүүхэд ундрам. Яа, ихтэй. Сайн дэрдгэр сургуулийн сурагч ундрам. Танд та тань. Хоёр хичээл үлдсэн байгаа ундрамаа. Хүн орчин мөн хүн байгаль хоёр Хүн үлдсэн байгаа. Энэ хоёр хичээлдээ хэр үлээ ер нь ундрам? Бүх хичээлдээ сайн. Энэ хоёртой ч мөссөн. Өмнөх ангидаа хэд гарсан бай? Дөрөвдүгээр ангидаа Дөрөвдүгээр ангидаа ер нь би жил бүр л 100 онц. анц гардаг ш тоо. За манай нэвтрүүлгийн шилдэг сурагч хүүхдүүд бол энэ жил нэвтрүүлэгт оролцоход бол 300 гаруй хүүхдээс шалгарсан. За за. Адтаа авиастай, цоглог ирч хүчтэй 10 сурагч хүүхдүүд маань байгаа. За эдгээр 10 сурагч хүүхдүүд бас нэг гайхалтай боломж нээгдсэн гэдгийг энэ цаг мөчид хэлье. Тэр бол мэдээж манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч олонлог ихсээ сургууль байгаа. Сонсож байна уу? Сонс мэдлээ. Аха. Олонлог ихсээ сургуульд нэвтрүүлгийн оны төгсгөлд хамгийн шилдэг нь байсан нэгэн сурагч олонлог ихсээ сургуулийг 12 дугаар ангид төгсдөл үн төлбөргүй суралцах алтан боломж бас манай хүүхдүүдийн өмнө нээгдсэн байгаа. За мэдээж сургуулийн онцлогийн тухайд бол дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэх мэдээллийн технологийн мэрэгчлэн бэлтгэж байгаа ийм сургууль байгаа.
Тэгээд хүүхдүүдэд бас амжилт хүсье. Аднаас нь эхлэх бай. Ундрмаа. Хүн байглаас нь эхэллээ. За би бас тэгж утсан. Аха. За. За хүн байгаль 4-р анги. Нэг цэгээс нөгөө цэг хүртэлх зайг юу гэдэг вэ? Нэг цэгээс нөгөө цэг хүртэлх зайг юу гэдэг вэ? За нэг тодорхой цэгээс нөгөө цэг хүртэлх зайг юу гэдэг вэ? За эндээс мэдээж энэ болон байхна. Улаанбаатар хотоос Эрдэнэтийн чиглэл гэсэн үг. За олсон. Юу гэж бодож байна? Талбай, зам, эсвэл одоо За нэг боломж бол байгаа. Зөв хариултаар аврагдах гэдэг боломж. Нэг хариулт надад өгөөд хүүхдүүд бол одоо хариултаа явуулсан байгаа тийм ээ. За хүүхдүүдээс нэг л хүүхд зөв явуулсан байвал нэг удаа зөв хариултаар аврагдана. за бас юу яах За тэгвэл вэ? нэг хариулт хилээд үзэх юм уу? Хилээд үзье гэж бодож Тий. байна. Тэгэхгүй. За юу вэ? За зам гэж бодож байна. Зам. Нэг цэгээс Хүн нөгөө цэг хүртэлх зайг зам. Зам. Зөв хариултыг харъя. Урт байсан юм шүү дээ. За асуултын зөв хариулт бол урт байсан байна. Зам бол хараахан биш байжээ. Ингэснээр энэ асуултанд бүдэрсэн. За тэгээд мэдээж зөв хариултаар аврагдах гэдэг боломж одоо гарч ирэх ёстой байгаа. За хүүхдүүд маань бүгдээрээ үн зөв хариултыг явуулсан. Хамгийн түрүүнд манай Анууч маань урт гэдэг хариултыг үн зөв явуулсан учраас өнөөдрийн шилдэгээр тодорч байна. Энэ бол мэдээж 9 дахь хичээл, 9 дахь асуулт байсан. 9 дахь хичээлийнхээ ард амжилтаа гарсан учраас 500 мянган төгрөгийг өөрийн болгож чадсан. За, ерөөсөө ганцхан хичээл үлдсэн байгаа. Нэвтрүүлгийн ер нь урилга аваад энэ хүртэл явна гэж бодож ирсэн үү? Бодоогүй шүү дээ. Бодоогүй. Би ч ерөөсөө тэгээд явчих байхдаа эхний асуулт явна. Санаагаа болно гэж бодож байсан. Харин ч бүр өстой айгүй амжилттай гоё явлаа. Тэгээ ангийнхандаа баярлалаа. Бас та нарт баярлалаа. Ингээд самбар дээрх хамгийн сүүлийн хичээл буюу хүн орчны хичээлийн асуултыг хамтдаа харъя. Салхины хүч зүг чигийг заагч багжийг юу гэдэг вэ? За, ойрхон байгаад идэг. Шөөлөө. Салхины хүч Өндөр мосноо. За, Хоёр юм дээр эргэлзэж. Хоёр юм дээр эргэлзэж байна. за юу лээ биз. Сайхан. Одоо нэг бүдрэх юм бол ямар ч боломж юуч байхгүй гэдгийг дахин сануулъя. Салхины хүч зүг чигийг заагч багжийг юу гэдэг вэ? За хариултаа бай. Их ойрхон байгаад идэг. Олцсноо. За, ямар ч боломжгүй болсон те. Ямар ч боломж байхгүй. Хамгийн сүүлийн асуулт байгаа. Яана би алдлаа штэ. За одоо өнгөрсөн. За хариулт юу вэ? Тэгээ луужин гараал тусаа да. Луужин. Ее! Юугэр. Аяя. Асуулт хараахан биш байж. Биш бай. За баярлалаа Ундрмаа. Гурван бүдүүн хамтгийн дуучин мөнгө шагаа оролцож ард хичээлтэйгээр харамсалтайгаар унсан байгаа. Гэхдээ санаа зовх зүйл байхгүй 250 мянган төгрөгийг бол өөрийн болгож чадсан байгаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн алтан дүрм энэ цаг мөчид хэрэгжих ёстой. Тэр юу вэ гэдгийг мэдчихэж байгаа тийм. Тэр камер руу гарч байгаад 5 дугаар ангийн хүүхдээс том хаггээ хэлэх ёстой. Бай сэтгэлийн хүүхдээ ярьсан гэж бодож шүү. За. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна. Маргал дуучлаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн гэрсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр мэдээж нэвтрүүлгийн дүрмийн дагуу 250 мянган төгрөгийг өөрийн болгож чадсан танд баяр хүргэе. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч харилцагч нөхдөд голомтонд хадгалан хэмжээнд нэвтрэх бас дагалдуулж өгч байна. За баярлалаа.
Цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. Гурван бүдүүн хамтгийн дуучин Шагаа. Нэвтрүүлэгт хамтдаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн нэгэн хөгжөлтөө дугаараар эргээд уулзлаа түр баяртай. Та 7 дугаар ангийн хүүхдээ ухаантай юу?